манай групп дээр байгаа ээжүүдэд би өнөөдөр хараа цензургүй яриа нэвтрүүлэгт оролцох гэж байна. Ээжүүд та бүхэн ямар асуудлуудаа яриулахыг энэ нэвтрүүлгээр оруулахыг хүсэж байна гэхэд бол маш богино хугацаанд цагийн дотор манай ээжүүд энэ хүсэлтийг танд илгээсэн. Би таны ядаж ихний энэ хуудсыг нь уншаад өгөөсэй гэж хүсэж байна. Яагаад гэвэл энэ анх удаа бид нэр 60 минутын нэвтрүүлгэнд орох боломж олдож байгаа учраас цаг гаргах боломж олдож байгаа юм. За ингэсэн байна үзэгчтэй. Сайн байна уу? Би саяхан 12 дугаар сарын 29-нд төрсөн миний анхны хүүхэд 2 хил 200 г 47 см урттай гараад бурхан болсон гинэ. 1 сарын 4-нд яагаад гэд асуудал уушигны дутуу хөгжил буюу утааны хор уршиг гэсэн надад хүүгээ алдах там шиг байна. Би энэ жагсаалд оролцож болох уу? Намайг оруулахаар бол би оролцмоор байна. Үнэхээр надад хүүгийнхээ төлөө хийж чадах юм алгаа. Би одоо өөрөө маш хэцүү байна. Намайг эм гэдгээ 25 настай гэж. Би амгалан төрөхөд амаржиж төрсөн гэж байна. За энд ингээд энэ бол маш аимшигтай. За эмнэлэг байгуулсан хүн суртал гинэ. Сайн байна уу? Өөрийн чинь постыг уншаад бичгээр шийдлээ 2013 онд анхны үрээ үлгийдэж аваад 6 сартай байхад нь хатгалгаа өвчнөөр алдаж байлаа. Өрхийн эмч зүгээр байна гэж хэлээл явуулаад байсан. Нэг л биш болохоор нь Баянгол хүүхдийн эмнэлэгт очиж үзүүлтэл хатгалгаа гэдгийг нь мэдэж шууд хэвт гэсэн Баянгол эмнэлэг оргүй байсан учраас тухайн үед харьяа байсан сонгон харихын дүүргийн хүлээн авахар очиж үзүүлээд хэвтэх гэдэж жижүүрт гарч байсан юм чинь мөнгөтэй юм бол хувийн эмнэлэг рүүгээ яв. Тэндээ үзүүлсэн бол тэндээ бай гэд тухайн үед би хүүхэд ээжтэй тэгэл ёстой юм байх гэж бодож байсан гэж залуу ээж юм байна. Ингээд бас хүүхдээ алдсан байна.